За hi guys, бүгдээрэнд нь баяр наадмын нэмдээ. Baby, сайн уу гэрээ? Сайн байцгаана уу? Анка сайн уу гэрээ? За бид баяр наадмынхаа талбай дээр ирлээ. Тэгээ түрүү жил энэ 4 цагт үүрээр иржсэн бол өнөөдөр нэлээ оройхон ирлээ. Бүр нар буугаад айгүй гоё болцсон байна. Гадаа үнэхээр гоё ээ. Хүмүүс айгүй бүжгэнжах шиг байна. Сая бүхэн барилтааны 2-ын 5 сая болоод яг сая өндөрчихсэн. За зулцсан юм хөөс авчихсан. Тусгай хараа. Бэби ирээрдэ. Ахын энд ингэ явж байна. За ингэ бид явцгааж байна. Энд ингэ наадамч олон түрүү жил айгүй гоё тийм үндэснийхээ хувцаар айгүй бангарч бүр айгүй тийм байсан. Инжлээс ер нь айгүй баг харагдлаа. Ерөнхийдөө дандаа тололт цавцтай. Тийм магаз ингэ явчихсан хүмүүс амар байна. За тэгээд одоо бид наадмынхаа юм дээр орж ирсэн чинь сайхан хуушуур бол олж ирсэн. Тэгээд сайхан юу олж ариг олжоо. Тэгээд явж байна. Бид нэр одоо монголчдыг наадмын бэг бослоо зурж өнгөрч байна. Жилдээ баяр наадмуудын онцлог гэж байдаг. Инженер наадмын онцлог бол бас нээлт бас айгүй содон болсон. Тэгээд наадамч бол айгүй хижигнэлдэж байх шиг байна. За бүгдээ тэгээд хошуур болчихчихээд хошуур болцгаа. Юу идмээрэнэ? За зарим гэж үү. За. Ийш зөндөө байгаа. Ийш зарим зөндөө байгаа. За одоо Улаанбаатар хотын 2 дахь тоглолт орой бас эхлэн наадмын нээлтийн 2 дахь тоглолт. Би болохоор яг түрүү жил хамгийн анхны орой наадмын нээлтийг дахин тоглосон нээлтэн дээр бас оролцож эхэлжсэн. Тэгээ жил болго ингээ хийдэг болох ч байгаа юм шиг байна. Тэгээд түрүү жил мэл бол бүр амар их оролцсон. Тийм байгаа. За тэгээд орой одоо яг 8-аас эхлүүлв үү 10-аас эхлүүлв тэгжсэн баха. Түрүү жил бол уран бүтээлчдийг буцаагаад 8 цаг цуглуулад үзүүлбэр маань нэг 9 сагс гэхэд ерөнхий хангалттай бэлтгэв. Тэгээд 10-д эхэлжсэн. Тэгээ санагдаж байна. Одоо болохоор эмчлэх яг яаж тоглохыг сайн мэдэхгүй байна. Амжилт одоо ингэсэд ер нь бол эхлэх баа гэж байна. Гэр бүлэрээ зураг дараалж хүүхд нь уурлаад байлгүй. Зөвхөн зураглал байна. За одоо бид бүтэн тойрохын хувьд бол бүтэн тойрон тэгээд бас амттай юм сайхан олж ирнэ. Хаагураа юм бол ээж гэрн хоолны хошуурнууд руу явъя. Тэгээ энэр зайрмаг гэдэг нэ. Тэгээ хошуураа идчихээ зайрмаг гэдэг тэгсэн дээр. Тэгээ зам тааралтууд ээж нь түрүүдэд аваад өгье за. Чи битээ уурлаарай за. 2 өдөр уурлахгүй шүү. Тэгж гомдож бас болохгүй шүү заяа. За өнөөдөр бол бид яг энүүгээрээ яваад маргааш морин дээр очих санаатай нэртэй амжих нүггүй юм мэдхгүй байна. За хошуур олчихсон. Сая ингэ явж исэн чинь золбоохтай таарчлаа. Золбоо тэгтээ таарсан нэрээ. Тэгээ бид сая зураг даруулсан. Золбоох ингэж намайг дараад. Золбоохаа сайн байна уу гэрээ? Золбоох. За ингэж сайхан наадад явж байгаа юм байна шүү золбоох маань. Яа бүр таглаа. Баярлалаа золбоохаа сайхан баярлаарай. Баярлалаа. Бүрээстэй бүр амар хайртай хүнтэйгээ таарсан чи бүр шокнд орчд юм байна. Ийм нөхцөлд ерөөсөө таарж байгаагүй. Монголын уран бүтээлчтэй зөндөө таараад ингээл юу гэх хамтарч ажилладаг болохоор сайн байна уу таа гэж ингээл айгуу гоё сайхан явдаг байхгүй юу. Тэгсэн чинь сая бүр ингээд салга миний гар ингээд өөр ирэхгүй салганадах юм бүр ингээд юу гэж хэлэх ёстойгоо бүр мэдэхгүй байна. Сая залбаа твитэ таарч шокнд орчлаа. Oh my god. Хошуур олж идэн. Манай гэр хамт дээрээ явж байна. Оо ийм гоё ойлгоцсон юм уу? Монголоос маань төрийн далтай энэ. Би өдөөд ирсэндээ туйлын баяртай байна.
За одоо жигнэсээ хуушуур амар хуушуурны юутай наа бүр ингээд хүмүүс амар ихтэй ингээд Нэрл юу авах гэж идэгүүлээ. Өөр. За энэр зайрам авах болж идэнгээ. Тэгээд бас өөр юу идэх. Нүднэг өгöd ш. Ойгоо яа. Амар хатан стар гоё яана. Би яга халуузаад байгаа ш танаа. Түрүү нөгөө айраг амссан ш. Тэгээ шүтэмшигчдэг одоо л шүтдэг үнтэйгээ тааштай. Тэгэхээр би ингэн зөв юм байна. Өтэн цацсан ш. За тийшээ. Яа бүр амар халуун байна. Гэтэ ингээд нөгөө нэг энэ тэнд Монгол гэрлөө ороод ахгүйгээр ингээд шийдсэн чинь бүр амар гоё цэвэрхэн харагдаж байна. Айгуу гоё Монгол юмнууд ээ. Наач идэх юм уу? За. Опа. За манай хоёр суугаар. Иргэдэг сан. Миний хүүг Орч чаддаг хүмүүс нь орой дахиж орно гэсэн үг. харин. Орч чаддаг хүмүүс нь дахиж орно гэсэн үг. Орой. Нэрхээ дотроо шууд гүйдэг шиг шүү. 네, 뭐 잤나? 민규. За бидэд ингээд цэнгэлэг дээр гахгүй ирсэн чинь сквадрын талбай дээр болж байгаа үйл явдлыг шууд ингээд ETV дэлхийд төв цэнгэлдэг байрлах одоо энэ хүү том дэлгэцээр гаргаж байгаа юм байна. Тэгээ энэ дээр болохоор ингээд маш олон хүмүүс ингээд гэр бүлэрээ хайртай дотны хүмүүстэйгээ ингээд хамтдаа суугаад энэ том дэлгэцээр сквадрын талбай дээр болж байгаа үйл явдлыг шууд үзэж байгаа нь амар таалагдлаа. Жуулчид амар ихтэй байна. Тэгээд хүмүүс амар гоё сэтгэл уяг байна. Гэтэ манайхан айгуу тийм нэг амар сул тал байгаа ч юм уу гэж зүгээр санагдлаа. Тэрний үеийн хэр манайхан нэгэнлэг хараад айгуу гоё тийм инээмсэглэх гэдэг юмыг мартчихсан юм болоо да гэж бодоход хүрлээ. Баярлаа гэдэг инээмсэглэх тийм юмгүй цаасан биш дээ. Сая түрүүжид болохоор бүр амар их юу исэн. Ерөөсөө л ингээд бөөн даз жаргал инээд хөөр баярлалаа. Ерөөсөө л яг тийм байсан. За одоо бид өнөөхөнд инэртэй сүн займаг байна да. За одоо бидэд юм сүн займаг олж иднэ. Маш хүмүүс бүр амар гоё юм. Цаг орой болцсон байгаа хэрний нөгөө нэг халуунд ингээд бүр халууцж ядаад тойроод байхгүй. Энэ сая жижигчин Extus production-ы жижигчин Bex ах маань яваад өнгөрлөө. За одоо нөгөө нэг оройны тоглолтноос гээд хүмүүс их байх шиг байна. Нөгөө дэш хөвгөдтэй тийм шүү. Таймер хөрд байна. Яа бид нар азар таараад тэгээд мөрдийн циркийн мөрд циркний орж ирэх сайн харлаа. Энэ явсан юм уу? Юу гэдэг юм? Ана хөрхэж. Миний хүмүүстэй сайн тагэрээ.
Түрүү жил өөрөө яг наадмынхаа энэ стадион дээр төв цэнгэлтэхдээ өглөө бас оройн цагаар яг ингээд ард түмэндээ үзүүлбэрээ үзүүлээд адилхан бас зэрэгтэл дээр огшоо байжсэн бол одоо яг ингээд бас өөрөө үзэгчийн судал дээрээ суугаад үзээд огшох бас үнэхээр туйлын бүр үнэхээр гоё байлаа. Тэгээд жил жилийн наадам нөгөө явн чангардаг. Бид нар өв соёл үүх түүхээ мэддэг байх хэрэгтэй. За тэгээд үр хүүхдүүдтэй үлдээх хэрэгтэй. Дүүнэртэй үлдээх хэрэгтэй. Сайхан одоо жил жилийн наадмууд маань үнэхээр сайхан болгоо. Тэгээд энэ жилийн наадмаа бас үзэгчийн судал дээрээс сууж үзсэндээ миний хувьд бол туйлын баяртай байлаа. Тэгээд та бүхэн мандын жавталтад бүгдээрээ сайхан наадаарай. Монгол хүний өөрийнхөө цэсийг огшдол, хямрыг сэрэгтэл баярлж чаддаг баяр бол яахаа аргагүй цагаан сар болон Монгол наадам байдаг шүү дээ. Тэгээд бүгдээрээ сайхан наадаарай. Бүгдээр нь баяр наадмын мэндийг дахин хүргье. Асуулт бид харцуухгүй дулаач